Окей. Хооши тоглоомод field list гинэ. Тэгээ одоогийн generation alpha-нуудад энэ тоглоомнуудыг ер нь мэдэхгүй бах уу? Тэгээ мэн өөрөө анх болохоор одоо энийг нь тэгээд tier list-ийг би хийх ёстой байна. Окей. За юугаар нь дүгнэхгүй гэж юугаар ч дүгнэхгүй. Угаасаа юунаас илүү шилдэг вэ гэдэг нь ойлгомжтой. Угаас Counter Strike 1.6 LSD. Ямарч маргаа байхгүй. Энэ бол зүгээр миний хүүхэд насны тэ намайг нөгөө шараатны эмзэгт орох хэмжээний болтол намайг тоглосон тоглоом. Тэ шараатанд орно шүү гэдэг байсан манай ээж. Тэгээд энэ тоглоомыг би хэдэн настайгаас тоглосон юм бол нэг 7-8 тагаас тоглосон юм уу. Тэгээ нөгөө хамгийн их тоглосон нь баярыг Hide and Seek хамгийн их тоглосон баха. За тэгээд энэ тоглоомноос юу намайг гаргасан бэ гэвэл мэдээж Dota 1. Би яг Warcraft-ыг бол Warcraft-оор тоглоогүй. Би яг campaign-ийн нэг жоохон тоглож байсан санаж байна. Тэгээ янз бүрийн нөгөө map-нуудыг бараг л тоглоогүй. Тэ хүн болгоны тоглолтын нөгөө Garena-гийн RPG өөрөнд тоглолтын тоглоомнуудыг бол тоглосон. Тэгээ Dota би 638B-гээс хойш тоглосон санаж байна. Lodos гоё байсан. Yes, Lodos good. Гэхдээ Lod нэг тийм жоохон дүүсрүүдийн тоглоом юм байна. Тийм муухай шаастай. Хүмүүс яг заавал нэг offense хийх ёстой биш шээс. Зүгээр ингээ байгаагаар нь тоглож чадахгүй болохоор ингээ өөрийнхөө яг ингээ ийм имтэж байсан бодоосоо гэсэн юмнуудаа цуглуулад бүрдүүлж байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар бас нэг юм дутуугийн комплексийн шин чанар бум байгаа сте. Зүгээр Dota хийх хэрэгтэй байсан. Тэгээд мен Garena тэр room 1 руу нордгүй байсан. Мен тийм мондөг байгаагүй. Манай байрны найзууд бол илүү мондөг байсан. Тэгээд Dota 1-ээс амар хурдан гарцсан л та. Dota 2 нөгөө free to play болол гарцсан л та 2013 оны number штэ. За this game actually so bad. Энэ тоглоомыг бодонгууд энэ тоглоом нэг гоё байгаагүй штэ. Angry Birds sucks right? Chat. Тэгээд тухайн үед үнэхээр тоглоомгүй байсан болохоор хүмүүс энэ тоглож ирсэн баг гэж би бодож байна. Энэ бол нэг гоё тоглоом байгаагүй. Яагаад тийм юм тренд болсон мэдэхгүй нөө хүмүүс тоглоомгүй байсан болохоор тоглож ирсэн баг. Asphalt 8 уу энэ. Окей, Asphalt бас тэгээ зураг мураглалын хувьд ер нь амар next level shit байсан. Гэтэ би яг 8 үггүй тоглосон 8-ыг тоглосон үгүй мэдэхгүй 8 амч бараг сүүлийн үеийн тоглоом санагдаж байна. Гэтэ Asphalt бол ямар ч гоё байсан. Гэтэ би бол нэг дурлж тоглоогүй. Энэ юу юм? What is this chat? Энэ нөгөө хоёр гараараа тоглолт нэг нь хаазаа өгдөг нөгөөт нь ингээ өөрийгөө дэшигөө үйлдэлдэг нэг 200 тоглоом мөн үү? Мөн бах те. This one okay, kinda mid. Ямар ч Angry Birds-с хамаагүй дээр. Зураас нь замтай. Мэн санахгүй л нэгтэй ер нь бол нэг тийм муу тоглоом байгаагүй сонирхолтой санагдаж байна. Тэгээ мид л санагдаж байна. Энэний би логийн танад авахтаа мэдэхгүй байна. Okay, this shit is F. Одоо ч ана Candy Crush тоглодог. Хүмүүс яагаад Candy Crush тоглох юм мэдэхгүй байна. Тэ Sugar Rush байхад бид нар яагаад Candy Crush тоглох би бол мэдэхгүй. Scatter байхад яагаад бид нар Candy Crush тоглох юм. This one is L. Okay, this one is S дээр. Oh, this game is goat chat. This game is goat. Энэ бүр миний утсан дээр тоглосон аби их тоглоом баха. Хамгийн их тоглосон тоглоом баха. S2 дээр тоглож байсан гэж байна. Тэгээ манай найз ингээ те ангийн найз төрөөгийн утсан дээр байдаг. Манай ангийн найз төрөө болон ганцаараа S2 байдаг. Йоо энийг бүр амар их тоглосон. Бүр ингээ гуугааш. This game W. Oh. Dumb ways to die. Тэ Gen Z болон millennial үеийнхний brain rot юм уу та. Энэ бол brain rot шүү дээ яг одоогийн хувийнхаа. Энэ бол яг S tier brain rot. Fruit Ninja би амар тоглосон. Гэхдээ that's kinda mid. Fruit Ninja-г ингээ нөгөө iPad-тай хүүхдүүд амар гоё тоглолт байсан. Йоо тэр нь би атархдаг байсан. Амар том дэлгэсэн дээр бид нар чи ингээ хөөрхөн жижигхэн дэлгэсэн дээр ингээ тоглолоо. Тэгээ нөгөө тоовч нь муу мэдрэхгүй. Тэр iPad-тай хүүхдүүд бол бүр амар шат үзсэн Fruit Ninja. Маар том тараас харж ижиж мөрөөш шагаа тоо. Маа ингээл 4x ингээл 5x шагаа тоо. This game. I hate this game. Энэ тоглоом болоод юу гэдэг одоо бидний яг үеийнхний chess тоглоод юу ч олж татахгүй. Тийм ямар нэгэн амар акшн байхгүй. Тэгсэн мөртлөө ингээл чирээл тоглоод идэх тоглоом. Энэ яг chess. Dota art chess. Одоо энэ Кэдис ахыг хараа одоо ингээл чирээл тоглоод байгаа шүү дээ. Яг адилхан байхгүй юу? Бүр яг адилхан. Бүр концепт үү. За энэ geometry dash энэ тоглоом ямар урт настай юм бэ? Энэ бидний үеч байсан одоо ч энийг тоглож байгаа юм байна. Энэ тоглоом бараг 15 жил ингээд оршин тогтнож байгаа юм байна шүү. Одоо бүр амар болсон юм байна шүү. Манай дүү энийг чи бүр ингээд бүр үзэн шагаад ой YouTube-ээс. Манай дүү одоо 14 таа байлаа. Хамгийн амар нот нэ. Би бас энийг үзэн шагаад. Энийг амар тоглолт биш ингээд нөгөө маусуудаа гэж дарддаг төхөөрөмжтэй олцсон ой. Гээ явааш ингээд шодон зураасаар явж магаашаа. Та үзсэн үү? Geometry dash. Энэ бүр шалт өөр төвч нүрцмэд энэ тоглоом чи. Тэгээд энэ яг айтайгаа таард юм уу? Is this tempo game? Айтайгаа таардаг tempo game бол гоё л ах. Тухайн үед бол tempo game байсан үгүй би бол мэдэхгүй байна. Мэдгүй одоо энийг бол яг үндэ марих нүдний хурд бол гүйцэхгүй байгаа юм. Энэ уус нүдэрэ бодох ёсгүй бах уу? Энэ яг аян сонсоод тэгээд нөгөө үеинүүдээ дараалалаар нэгээд хаана за энэ ч үсэх юм байна. Бараг muscle memory-гоор явж байгаа ах. Тэгээс бол яг юу гэдэг.
ямар ч мундаг geometry dash тоглолт хүн байсан. Яг нэг үеийг шууд дараад за энийг ингээд тоглож юм байна гэж шууд давах боломжгүй байх гэж бодоод байна. Энийг бод яг үндэ ингээд за энэний дараа ингэх юм байна, тэрний дараа тэгэх юм байна ингээд үеийг ингээд цээжлээд явдаг баг. За энэ тоглоом болсон байна. Энэ тоглоом яагаад ч юм бэ? Одоо бүр таймд байгаа нь үнэхээр энэ тоглоом ч угаасаа л юм тоглоом байсан юм биш үү? Okay, 80. I like gambling. Gordon of poker. Би энийг бүр сүүлд Steam дээр хөдөлж авсан шүү дээ. Окей. Энэ юу вэ? Манай дүү энийг үзээш хагаад бай. Юу л Granny юу лөө? Бүр ингээд тэнийг юм үзээш. Бүр ингээд үзэхээр ингээд харахаар дургуураад байгаа байхгүй юу? Нэг юм тосночтой нэг шал тэнэгдээд нэг аим шиг зочиод гэснээр үнэхээр хөгийн зураглал муутай тий. Quake 3 ч энэс гоё зурагтай байсан шүү дээ. Боддоо 1998 онд бүхэл бүтэн 100-ны өмнө хийгдсэн тоглоомнууд энэс гоё зурагтай байсан шүү дээ. Яагаад одоо хүүхдүүд энэ новшин юм тоглоод байгаа юм бэ? Окей, let's go. Гэхдээ San Andreas би нэг тоглоогүй. Энэ дээдлийн тоглоомнуудтай арай харьцах төвчний тоглоом гэж би бодохгүй. Half-Life Source. Окей, манай Half-Life нэг тоглоогүй. Энэ бол барыг тоглоогүй нэг. Crowbar-тай нэг зомби шиг юм алаад, alien-уудыг алаад явдаг. Тэрийг барыг тоглоогүй. This one is goated. Энэ яаж тоглолдог вэ мэдэхгүй. Энийг би бас амар их тоглож. Энэ бидний үеийн брэнд бот. Толгоогоороо унахгүй явах хэрэгтэй байлоо. Тэ? Би тийг санаад ах юм. Энэ яг юу юм? Энийг мэдэхгүй байна. Okay, this one is mid. Okay, left or dead. 80. Энэ хэдэн он гарсан тоглоом юм бол 2004 мөр. Бараг 20 жилийн өмнө гарсан тоглоом шүү дээ. Одоогийн хүүхдүүдийн тоглож байгаа тоглоомоос гоё гэж зургатдаг байна. Илүү гоё аавж ятайгаа боддоо. Яа NPC-нүүд нь илүү ухаантай боддоо. Яа хүүхдүүд яг юу тоглоод байгаа юм бэ? Окей, Minecraft эстер. Гэтэ Minecraft-ыг би энэ хоёрын хэмжээний их тоглоогүй. Mortal Kombat бага багт жоогоо нэлээд тоглож ирсэн. Тэгээд болцсон. Окей, respect. Pac-Man, за Pac-Man ч дээ тэгэл. Яг тий. За Plant vs Zombies. This game is okay. Энэ чи юу лээ? Ninja юу лээ? Shadow Ninja. Goated. Утсан дээр тоглосон хамгийн гоё тоглоом. This one is actually good. So good. Street Fighter мэн тоглож байгаагүй. War of Io. Game is so good, so simple. Хэрвээ энэ тоглоомыг уустай Монголоос баг пинтэй тоглож болдог байсан бол би мэрэгчлийн тамирч болох байсан. Street Io, thank you. Энэ үнэн пингний тоглоом штэ. Үнэн тэнийг те. Ороо тоглонгууд ингээ маусаа хөдлөнгүүд ингэж байж ийсэн гэд баруун тишгээ болгонгууд шагаад та. Subway Surfer F. Super Mario Man тоглож байгаагүй. Яа. Манай үеийн ямар тэнийг байсан юм бэ? Энэ бүр үнэн brain rot shit штэ. Энэ яг манай үеийнхний жиг түнс ахур шааж штэ. Мен цагаан сараар ээжинд очиод зурагт үзсэн чинь зурагтаа реклам гараашаад зурагтан дээр ямар реклам гарч төө сахуур юу гэлээ нэг дуу яваашаага төө чипс үү нэг чокопайши нэг шоколадны жилээр реклам бүр дуулаашаага зурагтаа яа бидний үед одоо бидний нөгөө энэ чи токийн тоом бил юм блэ тэгээ бид нар яг энийг ингэж чарлуулаад байгаа юм бол яг тэгс санагддаг байсан бах те. Энэ хүчтэй та бүхэн дөрөвд туссан Keydrop байлаа. Keydrop төр өнгөө харьцаг 24 цаг тутам нээж болно. CDS код ажлууд 70,000 гифт таныг хүлээж байна. Тэгээд CDS код ашиглаад 20% бонус 50 цент билгийн даваарай. Унагаас скинээ өөрсдөө мэдээж сайжруулаад авах бодож байгаа шүү. Та бүхэн амжилт хүсье. Баярлалаа. За. Temple Run 100 маань. Temple Run шүү дээ. Энэ 100 маань шүү дээ. Temple Run. Temple Run бол mid. Энэ хоёрын аль нь илүү гоё вэ? I think I like Temple Run. Temple Run-ы анимашн энэ нь муу ч гэсэн Subway Surfer-ыг бод илүү дээр байсан санагдав. Аим хурдан болоод. Тэгээ манай ингээд нөө параллел ангийн хүүхэд ингээд бүтэн өдөржин ингээд хожигдохгүй яваашаагаад энэ бүр ингээд үе давдггүй ингээд яваал хэд улам хурдан болоошаагаад ингээд бүр ингээд нөгөө тухайн үе iPod-оо ингээд iPod дээр тоглож байсан. iPod-оо цэнэглээд ингээд өдөржингөө тоглоошаагаад тэгээ хоол хийж байхдаа тоглож моглоод бүр ингээд яваал хэд тоглоом боо. Бүтэн тэгээд түүнтэй ингээд ангаараа нэг iPod амжуудаа нэгээр ээжтэй тоглосон заяа. Тэгээд тэр бааш ингээд бүтэн өдөржин байгаа шүү дээ шаас. За энэ нэг паркур хийдэг тоглоом санагдаж байна. Энэ нөгөө BMX гэсэн тоглоом шүү дээ. BMX. Энэ юм уу? Vector юм уу те? Yes, энэ паркур тоглоом гоё байсан. Гэхдээ амар амархан дуушсан санагдаж байна. Тэ, би нэг зүгээр амар хурдан спидрайнер дууссан санагдах юм тоглоомыг. Энэ бүр амар жоохон тоглоом байсан санагдах юм. Амар олон юм уу яахгүй. За энэ усан доролтын тоглоом бол яг үндэ нэ би тоос дуртай лсэн л да. Тэ би угаасаа ингээ бус хүмүүсээс илүү тарихтай бус хүмүүсээс ухаантай болохоор тэрийг мэдрүүлэх гэсэн тоглоомнууд би дуртай байсан. Тэ дандаа 3 одоо шаан ч юм уу тэ. This game хоёр ер нь бол төрлийн хувьд дээр гэхдээ энэ намайг гоё байсан. Яг энэ тоглоомын физиктэй ингээ хөдлөж жагаад дунд дасчих юм бол тэр ингээ тэр векторийнхаа дагуу хөдлөж явдаг. This game бас
Mind game энэ яг үндэ тэгээд хүүхдийн тоглоом шүү дээ. Одоо энийг те говийнхаа нөгөө жоохон хүүхдүүд дундаа бол ингээ мундаг шатдаг байсан аахгүй. Ингээ 3 од авахгүй бол ингээ те ингээ тийрч мэрэн шүү. 100 ма. Манай их тоглоогүй юм дээ. Тэгэхээр 100 ма бол те яг компьютерийн тоглоом. Тэгээд надаа компьютер байхад би яагаад 100 ма тоглох юм? Хажуу талд нь надаа Warcraft 3 Counter Strike гэх те бүр ингээ харьцуулахад те бүх юмараа илүү ч юм уу ингээ те ингээ skill cap-ийн хувьд хамаагүй өндөр тоглоом байхад би яагаад 100 ма тоглох юм? Тийм болохоор би 100 маг тоглоогүй. Тэ Counter тоглож чаддгүй те Warcraft те Dota тоглож чаддгүйнүүд нь төрхий 100 ма тоглодог байсан юм уу те? Эмэдэ мундаг харагдах гэж 100 ма тоглох юм шиг байна. Окей, Snake 33.9 Snake. Яах вэ? Мэдчихдээ яг үндэ. Энэ юу вэ? Энэ мэддэг чим шиг мэддгүй шүү тоглоо бах юм. Nokia дээр байдаг машинд тоглоом уу? Nokia дээр байдаг машинд тоглоом би мэдгүй байна. Nokia дээр байдаг хамгийн goat тоглоом бол Bounce байсан. Өөр ямар ч маргаа байхгүй. Nokia дээр байсан өөр бас goat тоглоом гэвэл Sims байсан. Өөр Nokia дээр байсан goat тоглоом өөр ямар тоглоом байгаа юм? Яг охин бавдаг тоглоом байдаг гэсэн гадах юм. Тий, би нэг тийм хентай тоглоом тоглож санаж байна. Тэгээ чи ороогүй тоглоом нь юу вэ? За санаарай. Sudoku S, Sudoku чи ямар утасны тоглоом хуушны тоглоом гэвтэй. Sudoku чи Sudoku байсан. Тэ Sudoku энэ чи орох хөстөө шатар орох хөстөө тахгүй да яг үндэ. Тэр чинь ингээд цаасан дээр айл дээр үеэс байсан юмнууд шүү дээ. Piano tiles is S дээр. S дээр. Гэхдээ хүмүүс ингээд нөө салфетик тавьж байгаа гараараа ингээд итгэсэн. Ингээд тоглолчтой. Piano tiles хэцүү тоглоом байсан. Тэ мөрийнхэн тарих ингээд юу гэх реакшнаар болон ингээд процесс хийж ингээд боловсруулдаг тархиараа тоглодог хүнд бол яг юм хөгжмийн тэпний тоглоом бол надад хэцүүсэн. Tetris цэн дээр ямар Tetris хэвсэн. Pool 8 Pool гоё байсан. Clash of Clans. За яг үндэ тэр тоглоомыг мэдэхгүй байсан дээр. Яг ингээд тэ манай ингээ үеэл тоглодог байсан аахгүй юу? Бүр ингээд амьдралаа алдсан. Ингээ шүн 3 гэж босож цэрүүлгээрээ босноо. Нэг барилгаа апгрейд хийгээд нэг дайраа засвараа хийснэ. Тэ унтдаг ч ах шиг тэ. For what? Тэр чи яг орчин үеийн чита RP байгаа байхгүй юу? Тэ. Одоо ингээд чита тоглонгууд тэ хүн өдөржингөө ажил хийж ирснэ. Гэтэ ирснэ дахин ажил хийгээ шагаад гоё. Яг адилхан шааж байгаа байхгүй юу? Тийм үстэй. Snail mail яг вэ? Нэг соргож тоглож байгаа үгээ. Тий. Тэр Dragon City аим гоё санагддаг байсан. Yes, би өөрийн гэсэн луугаа тийжээгээд нэг галан луутай би нэг олигтой тоглож чадаагүй. Facebook-оор тоглолттой тоглоом байсан. Тэр тоглоом гоё байсан. Надад гоё. Би нөгөө дотор байранд байдаг болохоор ингээл те дотор байранд 5 онцоод ирэнгүүт нөгөө луу маань том болцсон тэр нь гоё гэсэн. Гэтэ өдөр тутам тоглож байгаа хүмүүс угаасаа гүйцэх боломжгүй байсан л та. Farm Friends бас нөгөө юу тоглодог байсан шүү дээ. Англи хэл сургадаг тоглоом гээд тэгээд нөгөө ерөөхдөө ингээд зурган дээрээс нэг обжектуудыг олдог. Тэгээ нөгөө англи үгнүүдийн тэгээ сураад явдаг. Тэр амар эргэтэй байсан. Тэрний ачаар бас нэг англи хэлний үгсэн бас хөрхөн сайжирсан. Тэр бол хөрхөн тоглоом байсан. Одоо ч нэг тоглоом гоёлох. Тэр чинь яг үндэ англи хэлтэй хүмүүс толонгууд яг юм зүгээр юм олдог тоглоом байна. Тэгээд бидэрт болонгууд давхар англи хэлээ сурангаа тэр үг чинь тим юм байдгийн шүү дээ. Тэгээ томруулалтын шилгээ олдог гэдэг байсан.